Хойдуулын мөсөн хунгарт нэгэн орд хайш байх нь Сантагийн гэр юм. Манай Санта эдэлж хэрглэж байгаа багаж хэрэгслээс эхлээд бие дээрх шивээс гээд ер нь их өвөр мөц бас жоохон орс шоколадтай юм байна. Та нар цааш нь харна дөө. Бэлгэсэлтний ажлын хажуугаар мөсөн урлал хийдэг ба нэг сайхан гал тэрэг гараас гаргаад байж байсан алмас гаднаас орж ирэхдээ өнөөхийн сүйтгэжчихлээ. Хүүхдүүд гинэт Санта болон бусад хамгаалагчдад итгэх итгэл нь багасаад эхлэв. Тэгээд гинэт нэг хараис бөмбөрцгийг нь тойрж иргэн тэр хавийг манаргаад алга боллоо. Санта маань энэ үед түүний эртний дайсан Пич иргэн ирсэн мэдэв. Алс хязгаарын шүдний дагны ордонд дагн маань ажиллаа хийж байсан туйлын туяа үзэгдлээ. Мөн үүр шөнийн цагаар ажилдаа гарсан байсан Сандман ч үзэгдэж Санта маань яаралтай уулзалт зарлжээ. Тэгсэн нэг нөхөр хідэн өндөг явсан нүхээр үссэн явах ба улаан ондогны баярын хамгаалагч Бааны байна. Тэр нүгэлж явсаар хойд түлдэржээ. Яар хүүт юм. Хөл минь мдэггүй болж байна. Ингээд хүүхдийн аз жаргал итгэлийг агуулan ирсэн баярын хамгаалагчид цуглалаа. Сантач Пич иргэн ирсэн гих ба бусд нь нэг л итгэдэггүй. Пич бол хүүхдийн итгэлгүй байдлаар хоололдог нэг төрлийн харанхуй итгээд тэр дундад зуунд хүчээ авч гарч ирэхэд нь манай хамгаалагчид түүнийг дарсан гэдэг. Энэ үед гэнэт сарны хурц туяа гэрэлтэх ба Санди л үүнийг төрүүлж харав. Саран дээр манай хамгаалагчдыг удирддаг нэгэн байдаг бололтой. Өө нэрэ Санди маань хэлэгүй. Тэгээд сар шинээр нэгэн хамгаалагчийг сонгох гэж байгаа ич. Шинэ хамгаалагч сонгох гэв. Нөгөө таваргал биш байгаасаа. Jack Frost? Үгүй буцааж авлаа. Таварга нь илүү дээр юм байна. За сонь сайхан юу байна да? Киногоо үзэж байж байгаа үстэй. Энэ удаа баярын уур амьсгал мэдрүүлэг кино яриад үгүй. Нэрээ би нэг чаленж шиг зүйл хийгээр болсон. Одоо хүртэл манай хаяг микрофоны асуудалтай байгаа. Тэгээ үүнээсээ болоод бичлэг их удаж орж байгаа. Тийм болохоор онгорхаас өмнө 300к цуглуулж миг авах нэг тийм чаленж рүү маягийн зүйл. Тэгээ та энэ чаленжд оролцохыг хүсвэл дэмжихийг хүсвэл донёш өгөх боломжтой. Тэгээ баярлалаа. Кино руу орцгоё. Jack Frost гэж юм бэ? Эрт дээр 300 жилийн өмнө усанд живж амиа алдсан түүнийг сар гаргаж ирэн өвлийн шидтэн болгосон юм. Гэхдээ манай хүнд хүүхдүүд итгэдэггүй болохоор тэр энгийн хүнд харагддаггүй ч. Өөрийн шидтэй саваагаар тэр өвлийг авчирдаг юм. Бас ихдэггүй нөхрөө. Джеймигийн хүү найзуудтайгаа тоглож явах ба Жак тэднийг дагаж явна. Джейми бол баярын хамгаалагчдад бүрэн гүнээсээ итгэдэг хүү бөгөөд Бааныг харсан гэж найзуудтай хэлв. Жак ч цаанаас нь тийм ээ тэр байдаг. Гэхдээ жоохон муухай ааштай гинэ. Джеймигийн ээж нь түүнд малгайгаа өмсөөрэй. Тэгэхгүй бод Jack Frost чихэж нь хөлдөөн шүү гэхэд тэр нь хээ юм гинэ. Тэр чинь би гимээр байгаа ч манай үнийг даанч харахгүй юм да. Тэгээд өөрийгөө мэдрүүлэхээр боллоо. Жак цас бөөрийн хөлөд хүрүү шидэв. Хэн шидсэн бэ? Та нар шидсэн үү? Та нар өөрсдөө л эхэлсэн шүү гээд хоорондоо тоглож гарлаа. Хамгийн галзуу нь тэр мөсөн зам гаргаж Джеймиг хот даяар гулгуулдаг. Тэгсэн төгсгөлд нь буудэнд мөргүүлж шүдэн унсан гистооцвол сайхан цагийг өнгөрөөлөө. Хүүхдүүд буцаж Жак дахиад тоглоё гэсэн ч түүнийг харахгүй байгааг саналаа. Оройн Джейми шүдээ дэрэн доогуураа хийгээд дүүтэйгээ хамт шүдний дагныг хүлээн гих ба Жак хэдий гомцсон юм шиг боловч тэднийг хараад баясаад байж байна. Гэхдээ л жоохон эм орчгож. Тэгсэн энэ үед нь Санди маань ажиллаа хийж байна. Тэр хүүхдийн зүүдийг бүтээж өгдөг буюу тэдний аз жаргалыг бүтээж өгдөг. Буянтай ажил хийдэг юм. Гэхдээ харанхуйгаас нэг нөхөр гарч ирсэн нь Пич. Тэр зүүдийг харанхуй болгон бөснүүлж хар хүлэгт бусдыгаас ирээ. Цаг нь ирлээ гинэ. Тэгээд сар руу хараад чи намайг эргэж ирэхийг мэдэж байсан шүү дээ хуучны анд минь. Танай хамгаалагчид одоо юу хийж чадахыг харъя гинэ. Нөгөө талд Жак нэг харанхуй сүнсийг дагаж байна уу гэсэн Бааны байж. Манай хоёр дундаа жоохон бифтэй. Жак өмнө нь санаандгүй өнгийг нь хагалж хоолойг нь хөлдөөж байж. Гэхдээ л үүнээс болж ирээгүй гих ба хоёр алмас манай хүнийг шуудаалаад цастай бөмбөлгөөр явъя гэсэн Бааны өөрийнхөө нүхээр явна гин. Тус тусын тээврийн хэрэгсэлтэй болсон юм. Шууданаас гарч ирэхэд одоо нар хөгжим тоглож бас алмаснаар үзүүлээд алах нэ. Тэгээд манай Жакийг хамгаалагч болсон зарлалаа. Тэр даруй гайхаж жижиг парадыг зогсоосон Санта чи өөнөөс зайлах боломжгүй. Хөгжмөө тоглол. Хөгжмөө болоо. Жак ч тэдэнд би та нар шиг ажиллаж хариуцлага даах нөхөр бишээ. Тоглоол явж идэг гар гэсэн хамгаалагчдын ажил бол бөмбөрсөг дээр харагдаж байгаа гэрэл буюу тэдэнд итгэдэг хүүхдүүдийг хамгаалах гинэ. Санта Пич иргэн ирсэн хэлж үүнд бэлтгэх зорилгоор сар чамайг сонгосон гэхэд Жак сарыг тэдэнтэй хайрцдгийг мэдэв.
Гэхдээ л та нар шиг насаараа хүүхдтээс нуугдаж тэднийг хуурдаг ажил хийхгүй гэдэг. Бааны ч энэ угаасаа юугаа мэддэг юм? Чам тэглэж хүүхдүүд итгэдэггүй. Тийм болохоор чамайг харддаггүй үсттэй гэхэд тийм ээ энэ эмчний зөв гээд манай хоёр маргалдлаа. Сайн дэч нэг амьсгаа аваад хөөе эднүсийг зохицуулах юм шүү гэсэн харцаа Санта руу шидлээ. Тэгээд Санта Жакад жиж уулзыг нь. Өөрөөр нь явхад нэг алмас их хаширсан бололтой Жак руу чичилж байна. Хамгийн сүүлд манай хүн энд ирэхэд нэлээд их асуудал удсан бололтой. Наадхаа улаанаараа бодчих. Өрөөнд ороход Санта хөмсгөө зангидж ирээд чамайг сар сонгосон гэхээр дотор ч ямар нэгэн зүйл байгаа гинэ. Санта гаднаа хүчрэхийг догшин харагдагч өрөвч зөөлөн мөн бүхий зүйлийг шохоор нь сониучрахсан тийм хүүхэд байжээ. Тийм болохоор сар түүнийг сонгосон аж. Тэгээд Жакаас түүний зүрх сэтгэлийн гүнд юу уяатай байгааг асуухад манай хүн яг үнэндээ өөрийгөө ч ойлгоогүй байгаа юм байна. Тэгтэл генет нэг асуудал шүдний дагны хоортонд гарлаа гэдэг мэдээ ирсэн юм. Ингээд аяллаа цаг эхэллээ. Сүрлэг том богнууд зүсчнээс гарч ирж байна. Манай Сантагийн лүкийг л арчих. Амар болготойгоо зү. Бүгд чарган дээр суух болоход бааны манай өндрөө сайдаг юм байна. Жаагч түүнээр тоглож гарлаа. Цасан бөмбөлгөөр замаад авчлаад очисон урдаас нь бахан харанхуй хөлгүүд гарч ирэх ба тэд шүд болон шүдний дагнуудыг бариад явж байна. Жак нэг дагныг харанхуй хөлгөөс аварлаа. Гэхдээ ордонд очиход бүгднийг аваад явчихжээ. Тэгээд Пич гарч ирэв. Нэгэн цагт түүнд хүмүүс итгэдэг байсан ба айдас ноёлдог байсан ч түүнд хүмүүс итгэхэ болон түүнийг харахаа байжээ. Яг л Жак шиг. Харин одоо бол энэ түүний эргэн эргэлтийн цаг юм. Тэр Сандигийн элсийг харлуулан ашиглах зайл болжээ. Шүдний дагн маань уурлах ба үүнтэй зэрэгцээд өглөө босоход шүдний оронд мөнгө байхгүй харсан хүүхдүүд түүнд итгэхэ болж эхлэв. Ингэснээр тэр хүчээ алдаж эхэллээ. Хамгаалагчид Пич рүү дайрсан ч морьтой үнийг яаж гүйцэх вэ? Шүдний дагнууд шүдийг цуглуулдаг гол шалтгаан бол тухайн хүүхдийн ад жаргалтай дурсамж шүдтэй хамт хадгалагддаг аж. Дагнж Пичийн хулгайлсан шүднүүд дунд чинийх байгаа гэж Жак Фростд хэлнэ. Энэ нь Жакийг гайхшруулав. Тэр өмнө нь амьдралтай байсан эсгээч мэдэхгүй байсан ба бусд хамгаалагчид өмнө нь энгийн хүмүүс байжээ. Чи Ваныг өмнөх амьдралдаа ямар байсныг харсан болж энэ талаар ярихгүй гэж тохироцтой. Жак маань ч өөрийнхөө шүдийг авчих бол өмнөх амьдралаа олж мэдхээ ойлголоо. Тэгээд шүдийг буцаан авъя гинэ. Дагн маань улам хүчээ алцаар Санта бодож шүднүүдийг өөрсдөө цуглуулъя гин. Тэгээд Японд бол манай хэд шүднүүдийг уралдаж цуглуулж эхэллээ. Нэг хокочин хүү бүр 5 шүдэ унгасан бол манай дагн ордноосоо гараагүй удсан болохоор сэтгэлний хөдөлжээ. Тэгсэн нэг хулган явж байсан туслах дагнанд барьж аваад зодох гэсэн. Ингэж болохгүй дээ. Тэр манай Европын салбарын ажилтан байна гин. Цааш явсаар манай хэд маш их шүд цуглуулсан ч дэрэн доогуур нь мөнгө үлдээхээ мартчихж. Ингээд мөнгөтэй нь мөнгөө, өндөгтэй нь өндгөө, гацууртай нь гацуураа. Гэхдээ манай Санта бол үнэхээр сайн флексдэж байгаа юм. Сүүлийн үлдсэн хүүхэд өдөр будинд мөргүүлдэг Джейми байх ба манайхан бүгдээрээ цуглаж давхар уралдааныхаа дүн харлаа. Санта илт давуу их шүд цуглуулжээ. Тэгээд Санта маань баярлагатай ойрлож байгаад Джеймиг сэрээчихлээ. Тэгээд Санди нойрны бөмбөгөөр түүнийг аргалах гэсэн ч давхар нохоон сэрчигдэг. Нохоо манай бааныг л занаж байгаа бололтой. Наач наанч нохоо байна. Анч нохоо туулайг яадгийг мэдхүү. Гээд Жак давхар сэрүүлгийг хөдөлгөж нохоо бааны контрэгүүр нэг хөөцөлтөнд дунд Сандигийн нойрны бөмбөг эргэн дойронд нисэж Джеймигээс гадна Санта болон бааны дагн гурвыг унтуулчихлаа. Тагийн чих рүү дагаард хөөрөөд хөөргөн байна. Тэгсэн харанхуй хүлэг ирчихэж. Жаагч Сандиг араас нь явъя гэх ба харанхуй хүлгийг хөлдөөсөн ч Пич хүлээж байна. Тэгээд Жак чи тэдэнтэй юу хийж байгаа юм бэ гэхэд шүдний талаар цохос төрдөв. Мастер Санди тулаан орж ирлээ. Пичиг болондлаа гэж бодсон ч Пич тэднийг болонтжээ. Хаасаагүй харанхуй сүрэг хүрээлэн тулаан эхлэх мөчөд хідэн нойрог нөхдүүд бас гараад ирлээ. Санта чарганыхаа ирмэг дээрээс хоёр сэлмээр хольж утгаад бааны хөөрхөн бүүмерэн гэдэртэй. Манай ядаг доор төгс тулдаж байхад Санди харин яг тулааны төв зэгт ганцаараа үзэж байна. Анхнаасаа хамгаалагчид өөрсдийн хүчээр хүүхдийн итгэлийг хамгаалаад байсан болохоор Пич хамгийн хүчрхгийг нь устгахаар шийджээ. Хөөрхий Санди. Жак түүнд туслах гэсэн чи хэдий хориодчээ. Харанхуй сүрэг дараа нь Жак руу дайрах ба найзыгаа алдсан сэтгэл хөдлөлтөө уйлтаа дарж Пичийн армийг тэр чигт устгалаа. Жакч гэсэн нэлээд хүчрхэг ажээ. Ингээд Сандитай салах ёс хийж Жак маань өөрийгөө буруутгахстай. Давхар ийм зүйл болох болгонд өөртөө эргэлздэг бололтой. Санта маань чи өмнө нь хэн байсан хамаагүй. Чи одоо хамгаалагч. Дээрээс нь чи биднийг хамгаалсан. Чиний цээжний ард наач нь байгаа гинэ.
Бөмбөрцгийн гэрлүүд баг багаар онтосаар. Гэхдээ одоо байгаа найдвар бол маргааш болох улаан өндөгний баяр ээжээ. Тэгээд бүгд дахин оролцохоор болж Санта маань хідэн аламсаа аваад чаргаар явъя гэсэн. Энэ удаа туулайн дүрмээр өргөн хоолоогоор туулайн үүрэнд ирлээ. Тэгсэн хэн нэгэн үүрэнд нэвтэрч манай хэд ч хамаг зевсгээ агсаад дайрсан өнөө Жеймигийн охин дүүс Сопи байж байх юм. Орой Жеймигийн өрөөнд унтаж байгаад Сантагийн цасан бөмбөлгийг аваад наашаа ирчихэж. Аминдаа учрыг нь олох санаатай дагн маань хөөхөн шүтнүүд байгаа бидтэйгээд баган цустай шүд харуулхад айлгүй л яах вэ. Манай хэд чинь яг үнэндээ хүүхдийн бэлэг сэлтэл гэж явсан болохоос хүүхдэд ойртож үзээгүй гарууд болж таарлаа. Жаагч шидтэй засан ширхгээр бааныг баясуулж манай хүн охинтой хамт өндөг бодож тоглоно. Өндөгнүүд хитэн саяараа үйлдвэрийн дамжлага шиг л бодогдох аж. Наа чи муухай юм хөхөр бодож. Бэлэн болсон өндөгнүүд тэв рүү явах хонглоор орлоо. Жаагч чамайг элбэнх гэсэн дуучлаарай гэд манай хоёр уучраа олох шиг боллоо. Тэгээд Сопи унтаж түүнийг дагн хүргэж өгөх гэсэн ч Жаак гялс өөрөө хүргээд өгч гин. Уг нь энэ дотроо хамгийн хүчтэй нь болохоор өндөгнүүдэд хамгаалж үлдсэн дээр байсан юм да. Сопиг хүргэж өгчгөөд явах гэсэн гинэт нэг танил хоолой Жакийг дуудаад байна. Тэр дуу нь ойн гүндэх ганц орны доороос гарч байлаа. Туслах даган чи явъя гэсэн ч Жаак хонгол руу нэвтрлээ. Энэ газар Пичийн гэр ажээ. Тэр шүдний бусад дагнуудыг олох ба тэднийг суллах гэсэн ч өнөө дуу хоолой улам чангарсаар Жаак дурсамжин дундаас өөрийнхөө хайж эхэллээ. Пич энэ үед гарч ирэх ба чи бусад хамгаалагч шиг биш Жаак. Чи ч гэсэн хүмүүс чамд итгэхгүй байх уу гэхээс айдаг. Гэхдээ юунаас илүү чи хин бэ гэдгээсээ үхтлээ айдаг. Энэ чамайг чи болгож байгаа зүйл үсттэй. Гэхдээ чи юу хийчих вэ? Гэд нэг мэдхэд Жаак бааныгийн хонголд ирсэн байх ба бүх өндөгнүүд хагарч хоолойнууд халдлагад өртчихэ. Хүүхдүүд өндөг хайсан ч олохгүй бааны мааж энд байна гэд гарч ирсэн ч нэгэнт хүүхдүүд түүнд итгэхээ болсон байв. Санта Жаакаас хаана байсан асуухад тэд Жаакийн дурсамжийг авсан хараад Пичтэй уулзсан мэддэг. Бас өнөө жижиг туслах дайг нь баригдаад үлдчихжээ. Бааны чамд итгэх хэрэггүй байж одоо явж үз. Улаан өндөгний баяр сүрлээ гэдэг. Зянаг завсарлаг савдрахаа мартваа улаан өндөгнүүдээ. Тэгээд мэдээж он гарахаас өмнө 300 гадуулж шинэ мег авах челленж маягийн зүйл хийж байгаа. Тэгээд та манай сувгийг дэмжин донешн өгөх боломжтой. Баярлалаа. Нөгөө талд Жеми найзуудтайгаа өндөг хайх ба найзууд нь шантрагч манай хүн бааныг харсан. Тэр жинхэнэ гээд итгэсэн хэвээрээ байна. Найзууд нь тэр чин зөөд чи сайхан зүүдэлсэн байна. Харин бид бүгдээрээ хар дарсан гинэ. Өтгөн туйлд Жаак өнөө дурсамжаа хаях гээд байж байсан Пич гарч ирлээ. Би чамайг юу мэдэрдгийг мэдэн Жаак. Ор ганцаар мэд өөрийгөө мэдрэхэнд энэ орчлонд хамгийн хэцүү. Хинч чамд итгэхгүй мэд. Гэхдээ би чамд итгэж байна. Жаак, чи бид хоёр хамтдаа юу бүтээхийг хараач. Харанхуй олон хүүтнээс өөр аимшигтай зүйл гэж үгүй гинэ. Жаак харин энэ бол итгэл үнэмшил биш. Харин айдас надаас хол бай гэдэг. Тэгвэл миний хүссэн зүйл чамд байгаа гэд өнөө туслах дайныг гаргаад ирлээ. Тэгээд тайгаа өг гинэ. Жаак эргэлцсэн ч тайгаа өглөө. Харин Пич дагныг тавихгүй гэхэд дагн гарыг нь хазчихав. Тэггээр нь шидчихлээ. Харин Жаакийг ангал руу шидэж савааг нь ардаас нь хуглаад хаялаа. Нэг мэдэхэд Жаак сэрэх ба бяцхан дагн хажууд нь даарчихсан байж байна. Дулаацуулах гэсэн ч тэр өөрөө өвөл шүү дээ. Тэгээд өөрийгөө хэрэгцээгүй амтан хинч биш гэнэ. Тэгэхэд дагн цамцных нь кармаар руу шургаад орчихлоо. Дулаацах гэж байгаа болтой гэсэн удалгүй өнөө Жаак гих дуу хоолой дахин гарч эхлэх ба түүний арайч хайчгаагүй дурсамж нь байхаж. Ингээд манай хүн өөрийн дурсамжаа үзлээ. Тэрээр дундад зуунд амьдардаг айлын том хүү. Доороо нэг охин дүүтэй байж. Тэр нэг өдөр дүүтэйгээ мөсөн дээр гулгах гэж явхад голын мөс бүрэн хөлдөөгүй дүү нь аюулд орж. Жаак дүүгээ таймшруулах гэж тоглоом тоглоё гэд баг багаар ойртоход мөс цуурж байлаа. Тэгээд модны мөчрөөр дүүгээ аяархнаар татаж чадсан ч өөрийнх нь зогсож байсан мөс цөмөрч амиа алдчихэ. Жаак бол хинч биш бол биш. Харин дүүгийнхаа амийг аварсан сайн хүн ажээ. Жаак ч үүнийг мэдээд баярлах ба ийм болохоор сар түүнийг сонгосон юм байна гэдэг. Тэгээд эндээс гарахаар боллоо. Саваагаа нийлүүлж бариад үдсэн буцаад нийлчихв. Пичи ордонгоос дагнуудыг суллах гэсэн ч хүүхдүүдийн итгэл бүрэн алдарсан тул тэд нисч чадахгүй ажээ. Нөгөө талд Пич Сантагийн гэрт халдан одоо тоглоом хийх хэрэггүй дээ. Энэ жил зул сар болохгүй гэд алга аривхийн зуур бөмбөрцөг дээр хамгаалагчдад итгэдэг 6хан хүүхэд үлдлээ. Пич нэг нэгээр дэвсэлсээр ганцхан хүүхэд үлдсэн ч түүний гэрэл унтарсангүй. Энэ нь манай Жеми байлаа. Сонсч бай. Хэрвээ би үнэхээр зүудлээгүй юм бол чи надад өөрийгөө батлах хэрэгтэй байна. Тэр орой чи манай өрөөнд байсан биз дээ.
Би чамайг байдагт итгэж байсан. Альвэ? Энэ үед цонхон дээр жавар татаж Жак туулаа зураад Жемигийн өрөөнд цас орууллаа. Тэгсэн Жеми цасыг хараад Жак гинэ. Чи сая миний нэрийг хэллээ. Хүлээгээрээ чи намайг сонсож байгаа юм уу? Намайг сонсож байгаа гэдэг чинь чи намайг харж байгаа байх нэ? Манай Жак тэтгсэн анхны хүүхэд. Тэгээд улаан өндөгний баярын туулаа, шүдний дагна гэдэл бүгд байдаг гэж хэлнэ. Удалгүй салхи татуулж Санта маань чаргадаага инхэл донхол газардлаа. Манайхан бүгд хүчээ алдаад арай гэж хөл дээрээ тогтож байна. Тэр бүхэл баанад хамгийн хүн дээр тусчээ. Тэр жинхнээсээ бааны болчихсон байв. Өмнө нь аврах том байсан туулаа одоо хөөхөөрдөн болчихож. Үйл оролдож пич гарч ирлээ. Манай гурав Жемиг хамгаалж Жак түүнтэй тулдаг гэсэн ч тэр урдын хасаа илүү хүчрхэг болжээ. Харанхуй хөлгөөд шахаж Жеми би айгаад байна гэхэд Жак охин дүүдээ юу гэж хэлж байснаа санав. Зүгээр дээ, хоёулаа Жаахан тоглоё гээд. Тэгээд мөсөн зам татуулсаар Жемигийн найзуудыг сэрэж цуглуулан тэд нэг нэгээрээ Жакийг харж эхэллээ. Пич хэдэн хүүхэд цуглуулад болчихно гэж бодоо юу. Энийг яах гэж байна гэд хотыг бүргсэн хар элс дайрч байна. Би та нарыг хамгаалнаа гэхэд Пич тэгвэл та нарыг хэн хамгаалах юм бэ гэхэд Жими айж байсан ч би хамгаална гэд урд нь гарлаа. Бусад хүүхдүүд ч хамгаална гэдэг. Ингээд гудам талбай сүйтгэн ирсэн хар элс Жемиг хүрэхэд зүүд болон хувирлаа. Хаасаагүй харагдах шар элс. Гэнэт манай хамгаалагчдын хүч чадал эргэн ирж тэд тулдаж эхлэв. Аламсууд болон өндгөн баримлууд ч тулаанд нэгдлээ. Бүр одоо нэр хүртэл. Би ч өөрөө шаргадаж эхлэхдээ сүүдэрт нуугдан Жаки араас дайрсан ч энэ үед түүнийг шар элс татан авч явлаа. Санди буцаж ирлээ хүүхдүүдээ. Мэдээж хүүхдийн итгэл найдвар дээр тулгуурсан хэрэг. Ингээд Пичийг нэг сайн гөвшөөд авлаа. Санди маань тэр даруй ажиллаа хийж хүүхдүүдийн хар дарсан зүүд сайн сайхнаар солигдсон буцаад бөмбөрцөг дүүрэн гэрэлдэж эхэллээ. Манай хэд ч том дулааны дараа засаар байлдаж сайхан тоглоноо. Харин Пичэд хүүхдүүд буцаад итгэхээ болж тэр харагдгаа болсон байв. Буцаад манай хүний зүгтдэг амьдрал эхэллээ гэсэн ч нэг мөр дуусах гар манай хэд түүний араас явлаа. Шүдний дагинж 10 цент төрүүлж түүнд өгөөд шүдийн хугартал цоглоо. Та нар намайг яана гэж би үргэлж байсаар байх болно. Тэд ч гэсэн гэхэд харанхуй хөлгүүд гарч ирлээ. Гэхдээ энэ удаа хамгаалагчдын араас биш Пичи айдсыг мэдэрчээ. Ингээд Пич өөрт нь хин нэгэн итгэхгүй бол яана гэсэн айдаст баригдан харанхуй хөлгүүд түүнийг хөөж орогнож байсан оронд орох ордондоо сорогдон алга боллоо. Ингээд итгэл найдвар иргэн сэргэлээ. Санта номоо гаргаж ирээд хүүхдүүд, дагнууд, аламс гэд бүгд цугларч Жакийн тангараг өргөх ёслол эхэллээ. Манай хүн ийхүү хүүхдийн хүсэл мөрөөдөл итгэл найдварыг хамгаалан түгээх хамгаалагч боллоо. Бүгд баярлаж, дагнууд хайр зарлаж, одоо нөр нэг нэмсэд. Явах цаг болж Санди илсэн ширхгээр бороо орууллаа. Хүүхдүүд яг юу болсон талаар удахгүй мартах бололтой. Харин Жеми Жакийг явахад нэг л сэтгэл дундуур. Угаасаа хүүхэд байгаад нэг тийм хизээж битгий дуусаасаа гэдэг үе байдаг да. Жак харин бид үргэлж чиний дэргэд байх болно анд минь гээд кино дууслаа. За энэ хөөрхөн киног үзээгүй бол үзээрэй. Мөн эсрэг дүр Peach бол бас л DreamWorks-ийн том эсрэг дүрүүдийн төлөөлөл юм. Тэгэхээр та манай сувгийг дэмжих донешн боломжтой. Тэгээд микнийхээ асуудлыг шийдье. Тэгээд киногоо үзээд байж байгаарай. Улаан өндөнүүдээ.